За мэдхгүй манаас. Асан минь. Үн ханшийн хувьд харьцангуй гайгүй. Тэгээд сонголт айгүй сайтай байгаа юм шүү. Монгол талаас л голдуу юм аавна л гэж бодож шүү дээ тий. Үзэж харж байгаа хорон бол зөндөл тий. Шинэхэн бэлтгэлийг хийж авна уу та? Хараал явчихна. Энэ go to market дээр ойрхон байдгүй. Үгүй ээ. Аха. Энэ сар шинэ үзэсгэлэн хаанаас мэдээд ирсэн юм бол? Гөө санаандгүй сая орж ирэл мэдлээ. Аха. Үн ханшийн хувьд ер нь ямар хөө? За мэдхгүй манаас. Асан минь. Сая зүгээр go to market руу өөр юм үзэх гэж орж ирэл үзэсгэлэн болж байгааг нь мэдээд орж ирсэн. Үн ханшийн хувьд харьцангуй гайгүй. Тэгээд сонголт айгүй сайтай байгаа юм шүү. За. Ер нь одоо идэ будаага бэлдээд ингээд явж гин үү? Эсвэл ер нь ингээд сонирхож гин үү? Ер нь сонирхол явж байна доо. Одоогоор яг бэлдэж эхлэегүй лээ. Аха. Ер нь аруулаараа зэсдэггүй эсвэл Улбаа урацдаг. За цагаан сар болоход бас сар хүрхгүй хугацаа үлдчихлээ те. Тэгэхээр танаа гэр бүлийн хувьд цагаан сарынхаа бэлтгэлийг хийгээд эхэлчихсэн үү? Ерөнхийдөө багаар ял гаран орон тэгэл цуглуулж илээ юм аа болол. Таахаараа яг хөө тэгэл ингээд үзэж хараал сая орж ирэл эхнээс нь яваал үзчихээ тэгэл багаа түгээл тэгээ Монгол чихрээ яваалаа энэ хар бурамны юу энэ төр амсч ингээл тойрол хүнснийхаа юмныг л бодоод үзчихээ доо одоо. Боошоо үзчихээ боош авцсан. Тэгэл ээж тиймэрхүү л ээжтэй. Аль юм цуглуулж. Танаа гэр ер нь яг энэ go to market-тэй ойрхон байдаг. Ойрхон байд. Тэгэл өдөр болгоо орж ирдэг яах. Ганц хоёр юм авах тэгээд явж өгчтэй тий. яг энэ өвлийн хишиг үзэсгэлэн бодлыг хаанаас сонсоод ирсэн бэ? Өө яг хөө сая манай бирийн нүгээр явж бал тэгэл ээжээ худалдаа гарцсан байж ш орох уу хэрэн зэрэг тэгэл тэгья гэж гараад ирлээ штэ тий. Танах энэ go to market дээр ойрхон байдгүй. Угаас энэ хүнд нэг штэ байнга л энэгээр өөрчлөлж идэг юм чи. Гараад орчин. Тий амар байхгүй дуртай юм очиод авчих штэ тий. Үнний хувьд ер нь ямар хөө байна? Гайгүй юм байна штэ. Энэ нь бол гайгүй юм байна. Эдэнийх нь боо моо ер нь дажгүй байна. Ер нь давгүй. Тий. Та чихэр ер нь чихэр тэгэл ааруул сонирх. Тий, ааруул тэр тавгүй идэ мэдэвэл яг хуу том нь бол яг хуу 450 доошогоо тэгээд байх шиг байна. Ер нь дажгүй юм байна. Сүүн ааруул маруул бол тавгүй байна. Тий. Гоё юм байна. Тий. Одоо монголоороо хийдэг болцсон болохоор гоё болцсон байна шүү дээ, тий. Дандаа монголын чихэр мэхэр гарцсан байна. Тэгээ ямар өөрийнхөө нөгөө юу үйлдвэрийг дэмжиж бас үндэснийхээ үйлдвэрийг дэмжиж бас Монгол талаас л голдуу юм аавна л гэж бодож шүү дээ, тий. За шиндээ сайхан шин. За сайхан шинлээрээ ажилд нь амжилт хүсье та нарт. За баярлалж байна уу? Оот. За. Юм сонирхол. Аха. Ерэн үзэсгэлэн худалдааны үн ханш ямар хөө байна? Одоо дөнгөж л орж ирж захаас нь явж байна. Аха. Ерэн хэрэгцээ бараанууд бүгд байна уу? Байна. Боломжоор тэгэл хүмүүс цагаан сараар үзэж харж байгаа хорон бол зөндөл тий. Аха. Үндснийхээ хувцаар ерэн хэр гоёж ий? Жилдээ тэгэл наадам цагаан сараар гоё нөө. Ерөнхий үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаад энд тэнд ингээ ойрхон одоо ингээ go to market ингээ зохион байгуулж байна тий. Танах энтэйг ойрхон. Ботхонд байгаа. Ер нь тавгийн идэгээ ааруулаар зэсдгүү, боовороо засаж гин үү яа? Хэвэн боовороо засаад тэгэл цагаан дээрэл тавьдаг шүү дээ дээр нь. Ер нь ингээ нөгөө ойрхон юм байна шүү дээ. Үзэсгэлэн худалдаатай. Тэгэхээр сар шинэхээ идэ будааг ер нь go to market-аас энэ өвлийн хишиг үзэсгэлэнгээ сонгоё гэж бодож байна уу? Ер нь тэгэж дээ ойрхон болохоор жил болгоно ингээд гарчдаг болохоор тэгээд амар байдаг. За танд баярлалаа. За. Цаашиндээ сайхан шинэлээрээ. За баярлалаа.